Жил бүр интернет хэрэглэх өрхийн тоо нэмэгдэж Улаанбаатар хотын нийт өрхийн 3 өрх тутмын нэг нь компьютертэй, 5 өрх тутмын нэг нь интернетийн сүлжээнд холбогдсон гэсэн мэдээлэл байна. Интернет буюу нийгмийн сүлжээ асар хурдцтай хөгжиж байгаа энэ цаг үед Монголын телевизүүд үзэгчээ хадгалж үлдэх асуудал чухал тооцогдно. Учир нь цаг, минут, секундээр мэдээлэл үнэлэгддэг болсонтой холбоотой юм. Энэ цаг үед Монголын телевизүүд яах ёстой вэ? Бүр их хоцорсон юм бол байхгүй. Гэхдээ цаашид бол энэ нарийн мэрэгжил шаардсан ажлуудын боловсруучнуудыг нэлээд анхаарах ёстой. Одоо найруулагч, дууны оператор, гэрлийн мастерч гэдэг юм уу те. Одоо бол яг одоо сүүлийн чөлөөт зах зээлийн нийгэм арчилсан замнаад 20 жил болоход бол хэр хэмжээндээ л байгаа. Гэхдээ цаашдаа бол энэ хүндээ илүү анхаарахгүй бол бас л одоо нэг тодорхой төвшөнд хүрэл зогсон шүү дээ. Бусад улс орнуудын хувьд телевизүүд нь аль хэдийн төрөлжөөд үзэгч болон өөрсдийн зах зээлийг бий болгосон байна. Хэдийгээр сувгийн эрхээр нь төрөлжүүлэх хандлага манад байгаа ч өөр хоорондоо ялгарах асуудал хангалтгүй байна. Хэрвээ телевизүүд төрөлжиж ялгараад ирвэл тухайн үзэгч өөрт хэрэгцээтэй мэдээлэл олж авах дөхөм эдийн засгийн хувьд ч тодорхой зах зээлээ олох боломж бүрдэх юм а. Бүгдээрээ яг оргил цагт яг адилхан юмаа цацдаг. Магадгүй тэр цагт мэдээ сонирхдаггүй өөр бусад хүмүүст зориулсан зах зээлийн одоо юу гэдгийг цоорхойг нөхөх үзэхгүй байгаа хүмүүсийг өөртөө татах тийм бодлого бол маш сул явагддаг. Ер нь төрөлжөхөөс өөр аргагүй ахал гэж бодож байна. Ялангуяа энэ жижиг зах зээл дээр бол үндсэндээ бусдаас ялгарах, төрөлжих арга бол цаашдаа л одоо телевизүүдийн явах зам байх л гэж л харж байгаа шүү дээ. Манай улсад радио телевизийн хэрэг хэрэглэх газар 2005 оны хүртэл байсан. Яг үүн шиг телевизийн хяналтыг тусгаалan тавьдаг, зөвлөмж хөрвүүлдэг чиг үүргийн газар байхгүй л байна. Харилцаа холбооны зохицуулахороо тухайн сувгийн техникийн хяналт, зар сурталчилгаанд анхаарал хандуулж байгаа. Тэрнээс өөрөөр телевизийн хөгжил, телевизийн контентын чанар зэргийг хараахан хянах, зохицуулах боломж бүрдээгүй байгаа гэдгээ учирлаа. Тэгээ яг одоо үзэгчийн тоог татахын тулд мэдээж телевизүүд одоо юу хийх ёстой гэдгийг өөрсдөө бас одоо бодож үзэх ёстой байх. Мэдээж сонирхолтой өрсөлдөхүйц нэвтрүүлгүүд бол бэлтэж гаргах нь бол илүү чухал. Зүгээр өргөн нэвтрүүлгийн хуулийн төсөл гэж бол бас яригдчихэж байгаа. За энэ дээр бид нэр одоо хийж байгаа зохицуулалтаа илүү боловсронгуй болгоод тэнд одоо яаж тусах вэ гэдгийг бодож байгаа. За энэ дээр бол жишээлбэл одоо Монголын үндэсний контентууд бусад гадаад контентуудтай одоо хэрхэн өрсөлдөх вэ? Энэ тал дээр одоо төрийн дэмжлэг тусалцаа юу байж болох вэ? Одоо сан гэж байх уу? Тэрийг дэмждэг тийм ээ. Гэх мэтийн бол асуудлуудыг бас хэлэлцэж ярилцж байгаа. Өдөр тутмын 5 сонин нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 5 телевиз байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр энэ тоо 10 дахин өслөө. Телевизүүд шил шилээ даран